Дүрслэх урлаг 127 дугаар цэцэрлэгийн багш Эм Отгон чимэг. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ адууны тухай ярилцаад бас баримлын шавраар морь хийцгээе. Адуу нь 5 хушуу малын нэг бөгөөд монголчууд адууг хамгийн ихээр дээдлэн хүндэлж эрхэмлдэг. Мөн эдлэл хэрэглийг нь хүртэл шүтэн тахдаг уламжлалтай билээ. Адууг нас насаар нь унаг, дааг, шүдлэн, хязаалан, соёолон, бүдүү морь гэх мэтээр нэрлэх бөгөөд их малыг нь гүү, эцэг малыг нь азраг, үр төлийг нь унаг хэмээн нэрлэдэг. За бүгдээрээ хийж эхэлцгээе. Эхлэхээсээ өмнө баримлын шавраар сайтар зөөлрүүлээрэй. Өргөн туранаас нь эхлэе. Хар юм уу саарл өнгийн баримлын шавраас 4 жижигхэн хэсгийг тасалж авч бүрэн хийлөөд нэг талыг нь дарж хавтгайлна. За үүн дээрээ чи ямар өнгийн морь хиймээр байна? Дуртай өнгөө сонгоод томхон хэмжээтэй 4 хэсгийг тасдаж аваад 2 гарын алгандаа нарийнхан урт гонцгой хэлбэртэй болгоно. Тэгээд туурайн дээрээ нэгээр нь байрлуулан нааж өгч морины маань 4 хөлн бий болох нэ. Үүнийхээ дараа их биеийг нь хий. Мөн их бие учраас нэлээд том хэмжээтэй баримлын шаврыг эхлээд бүрэн хийлж аваад дараа нь зовин дугуй хэлбэрт оруулан 4 хөлөндөө байрлуулж өгнө. Үүнийхээ дараа хүзүүгийн хийж өгье. Мөн их биенийхээ арай багахан хэмжээтэй тасдаж аваад 2 гарын алгандаа өнхрүүлэн зовин хэлбэртэй болгож нэг талыг нь эрхий хуруугаараа дарж хавтгайлна. Хавтгайлсан талаараа их биендээ нааж өгч байрлуулах нэ. Одоо бүгдээрээ толгойг нь хий. За хүзүүнээсээ мөн бага хэмжээтэйгээр арай бага хэмжээтэйг тасдаж аваад өмнөхийн адилаар бүрэн хийлж суваад зовин дугуй хэлбэртэй болгох нь. Цаавн дээрээсээ үзүүрийг нь тастан авч тэгшилэх нь. За одоо арай бүр жижиг хэмжээтэйг тасалж авч бүрэн хийлөөд балны үзүүрээр 2 хамар мөн амийг нь тэмдэглэн гаргаж мориныхоо толгой хошуу хэсгийг хийж байна. За одоо бүгдээрээ чихийг нь хийж 2 жижигхэн хэсгийг бүрэн хийлж 2 хурууныхаа өндөнд бүрэн хийлөө чихийг нь хийлээ. Одоо нүдийг нь хийя. Цагаан өнгөнөөс мөн маш жижигхнийг 2-2-ыг бүрэн хийлж аваад нүднийг нь хийж байгаа. Нүд нь дан цагаан байхаар онцгүй харагдаж байгаа. Тийм болохоор хар өнгийг бүр маш жижигхэн 2 жижигхэн харыг сонгож аваад нүдэн дээрээ наах юм байна. Дэлхийг нь хийхийн тулд их биенээсээ арай өөр өнгийг сонгож аваад 8 ширхэг нарийн зөөвөн хэлбэртэй нарийнхан мурт болгож сувж өгнө. Үнийгээ толгойд нь нааж өгч дэлхийг хийлээ. Одоо мөн адилхан дэл хийсэнтэй яг адилхан арай том бүдүүнээр сүүлийг нь хийж өгч байна. За ингээд хөрхөн морь маань бэлэн боллоо. Энэ мэтчлэн та бүхэн маш олон амьтдыг зохион бүтээгээрэй. Баримлаар юм хийх хамгийн сонирхолтой тийм хүүхдүүдээ баярлалаа, баяртай.